За хаантын нутгийнхаа хөгжлийн төлөө өөрийн сэтгэл зүтгэл оюун ухаанаа чилээн ажиллаж буй нийт төрийн албан агчид, удирдах байгууллага, удирдлагууд, за мөн хаантын нутагт амьдран суугаа иргэд та бүгддээ энэ өдрийн ямар амлан айлтгаж мэдчилж байна. Хинтээ аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурал 9 дахь удаагийн ээлжид орон нутгийн сонгуулиар 35 төлөөлөгчтэй, Сумдын иргэдийн төлөөлөлтийн хурал нийт 384 төлөөлөгч бүрэн эрхээ баталгаажуулж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурал 7 хүний бүрэлдэхүүнтэй хурлын зөвлөлийг шинээр байгуулж, мөн одоо 5 бодлогын хороодыг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй баталж, ингэж одоо бүтцээ байгуулж, хэрэгжилтийг хангуулж эхлүүлээд байна. За мөн аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлаар батлан гаргасан бодлогын баримтчгүүдэд тусгасан гол заалтуудаас одоо юуны өмнө зүүн бүс нутаг түүхэн аялал жуулчлал, эрчимдсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх ийм одоо чиглэлийг зорилгоо гол болгож ингэж ажиллаж байгаа. Энийн хүрээнд хаантын нутагт одоо бид аялал жуулчлалын гол одоо бүтээн байгуулалтыг эргэлтэнд оруулах, ашиглалтанд оруулж, жуулчдыг олноор нь одоо хаантын нутагт татах. За мөн одоо аялал жуулчлалын одоо томоохон зохицлуудыг хатуу уучлалтай авцсамаар холбох. За мөн одоо өмнөд болон хойд хөрштэй хаантын нутаг бас авцсамаар нийт олон улсын юм авцсамаар холбогдох. Энэ ажлуудыг одоо дуусгах. За мөн одоо эдийн засгийн үр өгөөжийг иргэдэд хүргэх энэ одоо гол ажлуудыг бид зорилгоо болгон ингэж ажиллаж байна. За энэ хүрээнд бид нар хөдөлмөр эрхлэлтийг илүү нэмэгдүүлж, аялал жуулчлалд тагсан брэнд бүтээгдэхүүнүүдийг бий болгож, за мөн одоо жижиг дунд үйлдвэрлэлүүдийг мөн одоо хаантын нутагт байгуулж, за ингэснээр одоо ажлын байруудыг олноор бий болгож, өрхөө орлогуудыг нэмэгдүүлж, хаантын нутгийн иргэд нутагтаа одоо илүү хангалуун, орлоготой амьдрах энэ боломж болцоог хангахын төлөө бас одоо ингэж бодлогоо болгож ажиллаж байна. За мөн одоо хаантын нутагт амьдран суугаа иргэд маань илүү эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээг илүү чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй ингэж одоо хүргэдэг, авдаг ийм болгохын төлөө бид бас бодлогынхаа гол цөм болгож ингэж зорж ажиллаж байгаа. За хаантын нутагт амьдран сууж байгаа одоо хүүхэд багчууд илүү одоо чанартай боловсролыг нутагтаа эзэмшдэг. За мөн одоо эрүүл мэндийн үйлчилгээнд хүндээ хүрдэг ийм одоо болгохын төлөө мөн ингэж анхаарч ажиллаж байна. За мөн одоо бид иргэдээ илүү одоо орон нутагт ая тухтай амьдрах бололцоог хангах их чухал ийм зорилт тавьж байгаа. За энэ хүрээнд орон сууцлах бодлогыг түлхүү барина. Сум орон нутагт бид орон сууцуудыг бүхий сумд орон сууцыг шинээр барина. Төрийн албан агчдын ая тухтай дотор суурьшилтай ажиллах боломжийг хангах үүднээс төрийн албан агч тусгайлсан орон сууцныг бас одоо сумдуудад барьж байгуулахаар ингэж ажлыг эхлүүлж байна. За ингээд цаашдаа бид илүү одоо тохилог орчинд, ялангуяа аймгийн төв Чингис хотын иргэд маань илүү одоо зам харилцаа, дэд бүтцийн хувьд, за мөн одоо инженерийн байгууламж нь одоо илүү сайжирсан, за мөн одоо гэрэлтүүлэг, бусад одоо ногоон байгууламж гэх мэтлэн одоо маш одоо тохилог орчинд ингэж амьдрах болцоог бүрдүүлэхийн төлөө ингэж одоо бодлогодоо бас оруулж тусгаж хэрэгжүүлэхээр зорж байгаа. За энэ болгоныг хэрэгжүүлэх гол одоо үүрэгтэй хүмүүс бол энэ одоо цаг хугацаанд шат шатны салбар бүрт одоо ажиллаж байгаа нийт төрийн албан агчид, за мөн одоо хаантын нутагт амьдарч байгаа иргэд бүгд одоо хамтарч, нэгдэж, санал санаачлага тусгаж, за ингэж одоо энэ хаантын нутгийнхаа хөгжлийг илүү шин шатанд гаргахын төлөө бүгдээрээ бас хичээн зүтгэж ингэж ажиллая гэдгийг бас нийт одоо хаантын нутагт ажиллаж амьдарч байгаа ажилтан албан агчид, нутгийн нийт ард иргэд та бүгддээ уриалж байна.